누구 나서 어디 가자. 오, 이렇게요. 아, 어떡해. Вот вирус işte. Сырмен байырсаң дарып кімлерге көзетіп бағамын.
За ана. Зүгээр сууснаас их хэлгүй. Тэгтээ чи бичиж. За. Ана чи. За тийм. Нэг юм. Үстэй хахаа. Үстэй. Тийштэй үстэй. Оо. За. Танаа арай жижиг нүү. Арай жижиг. За. Шууд. Зүгээр харагдаж байна уу манайхаа хэлээд өгөө. Таахын энэ өдрийн мэдээг хүргье. Ачсан намын даргын сумгааны ажил дуусаж өчигдөр сонгуульд явагдсан. Урьдчилан дөнгөө гаргаж дуусгаад намын удирдлага, сонгуулийн агрооны удирдлага нэг дэвшигчид бүтээн зар явуулсан. Манай 5 нэг дэвшигчээс 2 нэрсэн байна. 3 нь урьдчилан нэг ядарсан учраас босож явж байна. Босож явжхаараа та мэдээд их байхаа гэж бодож байна. За намайг удирдлагаас Эрхэн Баярдаа уртай байна. Сонгуулийн агрооны удирдлагаас Оюнбаатар хоёр байна. Золоо хоёроос утсан. За манай заахны эзэн сууж ах шиг байна. Тэгээ бид хэд байна. Тэгээ Оюнбаатар дарга сонгуулийн хадгалын талаар, статистикийн талаар гарч мэдээлэл. сайн байцгаана. Таахын өдрийн мэдээг хөшөөлье. Тэгэхээр ардсан нам 2016 оны 12-аас сарын 6-7-ны өдрүүдэд оролцсон намын 6 дахь хурлаас ардсан намын дарга улс орон даяар өгшөд байсан нээлттэй үйлдэл байдлаар сонгон шалгаруулна гэсэн ийм одоо төрлийн заалтыг намын дөрвөндөө оруулж Игснэр одоо энэ 1-р сарын 29-ний өдөр энэ ардсан намын даргын сонгуулийг зохион байгуулах ийм шийдвэр гаргасан байгаа. За энэ шийдвэрийн дагуу ардсан намын 6-р их хурлаас ардсан намын даргын сонгуулийг зохион байгуулах хорог 30 оны бүрэлдэхүүнтэй байгуулаад сая одоо 5 хоногийн хугацаанд ажиллаж энэ сонгуулийн үйл ажиллагааг зохион байгууллаа. За гэхдээ энэ одоо сонгуулийг зохион байгуулахад Хамтран нэгдүгээр хийгдсэн ардсан намын томоохон ажил ардсан намын гишүүдийн шинжилсэн бүртгэлийг одоо нэг гишүүдийнхээ дунд хийсэн ийм том ажил байгаа. За энэ ажлыг манай ардсан намын хэрэг эрхлэх
газраас зохион байгуулж энэ ажлыг хийсэн. За ардчилсан намын даргын сонгуулийн хороо бол нэр дэвшигчдийг бүрдгэх, тодруулах, мөн одоо нэр дэвшигчдийн сурталчилгааг улс орон даяар тэнцүү хэмжээтэй зохион байгуулах энэ ажлыг бол одоо 30 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн байгаа. За ингээд одоо улс орон даяар нийтдээ ардчилсан намын одоо дахин сонгуулийг явуулах нийт 21 аймаг 9 дүүр 330 сум 17 тосгонд бол энэ одоо намын даргын сонгуулийг зохион байгуулсан. Улсын хэмжээгээр нийт дүнгээр 361 санал авах төсвүүдээр энэ сонгуул өчигдөр нэг сарын 29-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Сонгуулийн хэд өглөөний 10 цагаас жишээ 22 цаг хүртэл санал авалтын ажиллагааг улс орон даяар зохион байгуулж явууллаа. За эрдэсийн хувьд аваад үзэх юм бол энэ сонгуул манай ардчилсан намын саяын шинжилсэн бүртгэлээр хэмжээгээр нийтдээ 176 мянган гишүүн намын шинжилсэн бүртгэлтэй хамрагдсан. За үүнээс саналын эрхтэй гишүүд одоо сонгогчдын нийслэлийн жагсаалтанд бол 120,703 гишүүн бичигдэж одоо сонгуульд оролцох одоо эрхэм нэгдсэн байгаа. Энэ нь бол одоо шинжилсэн бүртгэл бүртгүүлээ. Мөн одоо жилийнхээ докторийн төлсөн гишүүдд энэ одоо намын даргыг сонгуульд оролцох саналын эрх нэгдсэн байгаа. За ингээд 120,703 гишүүний 71.2% нийцтэйгээр өчигдрийн намын даргын сонгуулийн одоо сонгогчдын нийц бүрдсэн байна. За энэ нь 85,939 ардчилсан намын гишүүн одоо өөрөөр байгаа орон нутаг дээр сонгуульд оролцож эсгийн хороод дээр саналаа өгсөн ийм эрс мэдээ гарсан байгаа. Ингээд би та бүхэнд нэр дэвшигчд бас бүрээр одоо хичнээн одоо оноо авсан бай гэдэг юм уу танилцуулсан. Ардчилсан намын энэ сонгуулийн дүн гаргасан нэр онцлог бол одоо сонгогчдын авсан саналаар дүн гаргаагүй. Энэ одоо сонгогчдын өгсөн саналыг онооны системд хөрвүүлж энэ хэдэн оноо авах гэдгээр дүн гаргасан байгаа. Нийт улсын хэмжээгээр хадгалж нийтмийн онооны дүн бол 8,350 оноо байгаа. За 8,350 онооноос 5 нэр дэвшигчд маань одоо хичнээн оноо цуглуулав. Энэ хамгийн оноо өндөр оноо авах гэдгээр бол энэ сонгуулийн одоо ялагч тодорсон байгаа. За ингээд урьдчилан бид нар 22 цагаас сонгуулийн санал хугаалтын үйл ажиллагаа дуусаж санал тоолох үйл ажиллагаа эхэлсэн. За санал тоолох үйл ажиллагааг бол бид нар эсгийн хороод дээрээ бол нээлттэй хил тод байдлаар сонгуулийн хорооны ажилтнууд мөн ажиллагч нарыг байлцуулж проектор дэлгэцээр саналын хайрцагнаас нэр дэвшигчдэд одоо өгсөн саналуудыг саналын хуудсуудыг нэр гаргаж иж харуулж ингэж тоолснороо бас онцлогтой сонгуул болсон. За ингээд нэр дэвшигчд маань хичнээн санал авсныг одоо бүх 21 аймаг 9 дүүр 31-ээс эцсийн байдлаар ирсэн дүнг танилцуулан бид урьдчилан өглөөний 5 цаг хүртэл аймаг орон нутгаас дүнг авч нэгтгэсэн. За ингээд Төв аймаг, Солин аймгийн дүүргийн дүнгүүд ирэлгүй удаашсан учраас өнөө өглөө одоо тухайн одоо Төв аймаг, Солин аймгийн дүүргийн сонгуулийн салбар ороодоос сонгуулийн дүн тогтоолуудыг авч одоо ингээд ардчилсан намын даргын сонгуулийн одоо дүн урьдчилсан байдлаар одоо та бүхэн зарлахад бэлэн болоод ирж байна. За Монгол улсын хэмжээнд нийлбэр оноогоор нэр дэвшигчдийн авсан дүнг танилцуулъя. Норвегийн алтан хоёр 2,033,108 оноо. Ж Бадзан дүн 1,110,177 оноо. Эл ган төмөр 1,417,183 оноо. Эс эрдэнэ 2,928,192 оноо. Дээр эрдэнэ бат 857,122 оноо тус авсан байна. За тийм учраас хамгийн өндөр оноог авсан эс эрдэнэ ардчилсан намын даргын сонгуульд одоо хамгийн олон оноо авсан ялагчаар одоо тодруулж байна.
энийг одоо сонгуулийн үйлчилсэн дүн орчин ёсоор ингэж болоо гэдэг өнөөдөр болсон яг одоо ардчилсан намын даргын сонгуул нэр дэвшигч эсэрхэн ядах чадварлаа гэдэг нь одоо зарлж байна. За ажил түүхэнд анхудаа Монголын улс төрийн намын бид хийлээ. Аргацуудаа дарлуулсан олигархуудаа зөвхөн намын эрх мэдэл орж байгаа шүү дээ нөгөө хэлж. Төрийн эрх мэдэл хүртэл орсон ийм олигарх компаниудаа дарлуулсан байсан. Энэ нэг намын даргын сонгуул гэдэг нь нийт гишүүдэн шийдвэрлэж өгсөн. Одоо гишүүдэн шийддэг учраас ардчилсан намын даргыг. Тийм учраас тийм хуучин системээр сонгогдсон сүүлчийн ардчилсан намын дарга бол бий байна. Өнөөдрөөс эхлээд нийт гишүүдийнхээ олонхын сандаар сонгогдсон эрдэнэ дарга ардчилсан намын цаашдын реформыг үнэлгээ хийж Монголын улс төрийн гол намаа эрх сонгуулиуд ялуулах үүргийг хүлээж байгаа. Тэгээд хамгийн олон санал авч сонгогдсон улсын ардчилсан намын бүлгийн дарга эрдэнэд баяр хүргэе. Бусад дөрвөн нэр дэвшигч улсын хурлын гишүүн Бацаандан Ган Төмөр Алтуугыг улсын хурлын гишүүн Эрдэнэт нарт намын реформын хамгийн чухал ажлыг өөрийнхөө нуруунд дээр үрж гарсан явдалд баяр хүргэж байна. Манай намын 100 дугаар их хурлаар эдгээр улсуудад нэр дэвших эрхтэй хамт энэ сонгуулийг санхүүжүүлэх үүргийг бас тэнцүү болж үүрүүлсэн байгаа. 1.2 тэрбум төгрөгөөр явагдсан сонгуулаа. Тэгээ улсын хэмжээнд ерөнхийлөгчийн сонгуулийн 10 тэрбум төгрөгөөр явагддаг бол манай нам олон 10 мянган хүнийхээ цалингүй ажилласны хүчээр бол ийм бага мөнгөөр зохион байгуулж тэр мөнгийг манай 5 нэр дэвшиж гаргасан юм аа. Тэгээд сонгуульд ялсан бүлгийн дарга, ардчилсан намын бүлгийн дарга улсын хурлд эрдэнэ гишүүнийг хэлээ хүрж байна. Дараа Бацаандан гишүүн. За энэ радио өндөрлөлтсөн хэлэлцээлийн дэд ажилтнаар бааш сэтгүүлч таавтай өнөөдрийн мэдээлэл шилжүүлье. За 2016 оны 12 сарын 6-нд Улаанбаатарт байгуулагдсан ардчилсан намын 6 дугаар хурлаас ардчилсан намын сонгуулийг бүх гишүүдээс сонгохоор намын даргыг сонгохоор шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн хүрээнд бидний 5 нэр дэвшиж одоо үндсэндээ 21.9 дүүгээр өдөртөө орж 20 мянган гишүүдтэйгээ нүүр тулан уулзаж өрөө хөтөлбөрөөр танилцуулж явж ирлээ. Амаргүй байсан. Бид бас нэлээд алжааж бас ядарсан. Гэхдээ хамгийн гол юм ингээд тэндээс ямар одоо ярьж авч ирсэн гэхээр бодсон айлг болгонд дарснаны гишүүд маань одоо сэргийж босч тэдний нүдэнд гал гэж ирсэн. Энэ он бидний хувьд бол энэ 21 9 дүүгээр явсан. Энэ одоо ажлын маань гол үр дүн байсан. Зөвлөд онцлж байна. Тэгээ үндсэндээ сонгуулийн дараа одоо ялгарлын одоо тэр байдалтай байсан ардчилсан нам маань сая намын даргын одоо сонгуулиар үндсэндээ хөлтөөр бослоо. Одоо цаашаа улс төрийн төв үйл ажиллагаанд шийдчихэд бэлэн болсон гэж харж байна. Энэ бол маш том одоо ажил байлаа. Энэ ажил бас хамтран зүтгэсэн одоо хэм журмын дөрвөн хөлтөөр гэхээр одоо энэ ашиглаад будагдлаа илэрхийлье. За бидний анх харахад одоо 5 тишээ салаад алга болно гэж олон бодож харж байсан баг. Бид бол 5 тишээ салаагүй нэг үзүүлэлт хэлээр энэ намын шинжилгээ төлөө тавлаа зорж одоо ирлээ. Тэгээд мэдээж тоосон нэг нь ялах ойлгомжтой дөрвөн одоо мэдээж тэр нэг л мандат тавьж байгаа учраас гэхдээ бид 5 ярьсан юу байсан гэхээр хэрэг ялсан одоо ясныгаа дэмжиж баг болоод ажиллана гэдэг дээр бол зарчим үед бол томилдсон байсан. Тэгээд өнөөдөр дүн гарлаа. Тэгээд цаашдаа одоо баг болж энэ намын шинжилгээ төлөө хамтарч ажиллах боллоо. Миний хувьд бол юуны төрөнд намын эв нэгдлийг хангаж намын одоо үзэл баримтлалыг яаралтай шинжлэх, үндсэн төрийн шинжилгээг яаралтай хийх
мөн одоо бүтцийн шинжилгүүдийг яралтай хийх энэ одоо ажлаас ажиллаа эхэлнэ гэж бодож байна. Өнөөдөр бидний өмнө маш үр хариуцлага тулж байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуул хаяад ирсэн байна. Тэгээд бэлтгэл ажлаас эсвэл маш олон ажлууд байгаа учраас энэ ажлуудыг бид яралтай богино хугацаанд зохион байгуулах шаардлагатай гэж харж байгаа. 2 сарын 12-нд Арс намын 7 дугаар хурлд энэ 7 дугаар хурлын бэлтгэл ажлаас эхлээд өнөөдрөөс эхлээд маш олон одоо хүнд ажлууд, хариуцлагууд бидний нуудар байгаа. Тэгээд одоо журмын дөрөв нөхөр маань мөн одоо намын мянган гишүүдтэйгээ хамтраад энэ олон ажлын ард одоо гарч чадна гэдэгт одоо итгэлтэй байна. Ингээд юуны өмнөөс надтай хамт одоо энэ намын даргын сонгуульд оролцож, намын шинжилгээ төлөө зүтгэсэн дөрөв нөхөртөө стайлын сонгуулийн шударгаар зохион байгуулсан сонгуулийн хороо одоо үндсэндээ 21 аймаг 9 дүүргээс төлөөлөлтөд 30 хүний бүрэлдэхүүнтэй сонгуулийн ороо ажилласан. Сонгуулийн хороо түүний дараа Баянбаатар одоо бас хүн татварлаа илэрхийлээ. За намын одоо энэ том ажлыг зохион байгуулж эмгэлцэгцэж өгсөн намын дараагийн голд намын ерөнхийлөгчийн дараагийн дараа багтаа Монголд хүн татварлаа илэрхийлээ. Ингээд өнөөдөр бас энэ намын дараагийн сонгуулийг цаг минут хадгалгүй үнэн зөв шударга сурвалжиж олон төв төрөжс сэтгүүлч таавд ирсэн бас хүн татварлаа илэрхийлээ. Баярлалаа. Цандаг шүү гэлэн. Ja, сэтгүүлч та бүхний энэ өдрийн ирэмэд мэдчилж байна. Арчс намын дотоод сонгуулийн ажил сүүлийн 40 хоног үргэлжлэж өндөрлөж байна. Хамтдаа нэр дэвшиж сонгуульд оролцсон журмын нөхдүүдтэй талархал илэрхийлж байгаа. Хэдий энэ сонгуулийн зохион байгуулсан дотоод сонгуулийн хорооны 30 нөхөртөө бас талархал илэрхийлье. Арчс намын даргыг сонгоод оролцох саналаа өгсөн 85,000 гишүүдтэй дэмжигчтэй талархаж байгаагаа илэрхийлье. Өвлийн хүүтэнд хөр засыг гатлан байж, сэтлэн байж, сумынхаа төвд ирж, аймгийнхаа төвд ирж саналаа өгнө гэдэг нь гайхамшигтай хэрэг юм аа. Арчс нам 180,000 төвтэй гишүүнтэй гэдгээр багтаж байна. Бацамнуудын уулзалт болгон дээр энэ 5 нөхрийн хэн ч ялсан нөгөө 4 нөхөр нь дэмжиж явна, тулаад явна гэж амлах өгч байсан. Сонгуулийн дүү гарлаа. Энэ удаагийн сонгуульд улсын хурлын гишүүн Арчс намын бүлгийн дарга Эрдэнэ ярал байгуулсан байна. 2 дугаарт Дорын Алтанхойг, 3-т Хомтомор, 4-т Бацаамд, 5-т Эрдэнэ бот гэсэн ийм дараалал гишүүдээс бид оноо цуглуулсан байна. Дотоод сонгуулийн гол утга учир бол сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөх, ялагчаа дэмжиж хамтран ажиллахад зорилт юм аа. Энэ удаагийн дотоод сонгуульд Арчс намын даргын суугаад ялалт байгуулсан Эрдэнэ даргадаа улсын хурлын гишүүн Эрдэнэдээ баяр хүргье. Нөхрийн хувьд өөрийнхөө дэмжиж ажиллах болно. Намын эвлэгдлийг хангаж ажиллана. Улсын хурлынхаа эвлэгдлийн төлөө хамтран зүтгэх болно гэдгээ илэрхийлье. Арчс намын шинжилгээг үндэслүүлэх, Монголын арчил хүний эрхийг хамгаалах чиглэлд нийгмийн шударга усыг тогтоох чиглэлд бид тууштай ажиллах ёстой. Гишүүдтэй амласан бүх реформуудаа бид хийх ёстой. Арчс намаа бид гишүүдийн нам болгох гэж амласан. Арчс намаа бид хариуцлагатай нам болгох гэж амласан. Арчс намаа бид нээлттэй нам болгох гэж амласан. Арчс намынхаа анхан шатыг илүү их анхаардаг, анхан шатаа дэмжсэн нам болгох гэж бид гишүүдтэй амласан. Энэ реформыг Эрдэнэ дарга та бид бүх гишүүдтэйгээ хамт хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа бас илэрхийлье. Ингээд намын сумгаатай холбоотой жижиг сажиг гомдлууд байгаа. Энийг намын дотоод сонгуулийн хороо дотоод журмаараа шийдвэрлэж явна. Сумгаад оролцсон журмын нөхрийн хувьд Эрдэнэ даргадаа дахин баяр хүргэе. Таны яралтыг хүлээн зөвшөөрч байгаагаа бас илэрхийлье. Энэ бол Монголын улс төрийн шин соёл юм. Монголын буйдраа илэрхийлье. Та бүхэнд баярлалаа. Сумгаанд оролцсон манай гишүүд үг гэж дууслаа. Би бас хасах 30 гаруйсан өдөр байсан. Өчигдөр туйлын өдөр 5-9 эхэлсний өдөр үү те.
5 дахь шин. Тэгээ тэрийг ажилгүй ирж санал өгч байгаа гишүүдтэй талархаж өчигдөр бас сошиалор хэлсэн байгаа. Өнөөдрөөс давтаж хэлье. 85,000 гишүүн тэр одоо хүүтэн ширүүнийг үл харгалзсан бүх сумын төв, аймгийн төв, дүүргүүдэд ирж санал өгсөн эдгээр хүмүүстээ баярлалаа. Сонгуулийг дөрмийн дагуу зохион байгуулж дуусгасан. Ялангуяа сүүлийн 10 хоног хагас нойртой онсон сонгуулийн Оюнбаатар дарагт сонгуулийн хороонд бас баярлалаа. 30 хүнтэй хороо байгуулад энэ сонгуулийг хийгээд ингээд татан болгож байгаа юм байгууллага байна. За 5 нэр дэвшигчид сонгуулийн маш их хэтэрсэн байлээ. Сурчлагад яв. Тэрний дараа дуусны дараа уулзах хоёрын хооронд маш их ялгаа байсан. Илүү нэг баг болж байсан. Эдгээр 5 нэр дэвшигчтэй баярлалаа. Ингээд асуулт авч эхлэе. Сайн хэлсэн. Тэгээд мэдээлэл нэрийг хэлээд өөрөөр нэрийг хэлээд хинээс асууж байгаа хэлээ явуулчихсан. Сайн газрын мэдээ сайн дагаад татах байна. Сонгуул зохион байгуулахаар нэг Оюнбаатар асуух асуултаар сонгуул зохион байгуулах явцад бас нэг зөрчлөлүүд ирсэн байгаа. Энэ асуултыг яг сонгуул зохион байгуулагч журмыг яаж зохицуулахаар ямар байдлаар зохицуулахаар тусгасан байгаа бай зөрчилтэй аль байгууллага шийдэх вэ? За тэгэхээр өчигдөр өдөр сонгуулийн санал хураалт явуулж байгаа хугацаанд нэрсээр гомдол саналууд бол сум аймаг дүүргүүдийн сонгуулийн салбар хураалт дээр болон одоо манай дараа сонгуулийн хураалт дээр ирсэн байна. Энийг шатанда одоо нутагтайсгийн сонгуулийн хураалтууд, салбар хураалтууд бол асуудлыг шийдэж явж байгаа. За манай дараагийн сонгуулийн хураалт дээр бас өчигдөр бас нэрсээр дуудлууд, гомдлууд нэлээд өсөлт юмнууд ирсэн. Энийг бол манай дараагийн сонгуулийн хурааны дөрвөн хяналтын хороо, дэд хороо сонгуулийн хураанд ажиллаж байгаа. За энэ дөрвөн хяналтын дэд хороо ирсэн одоо гомдлууд тэр дооронд хүлээж аваад намайг судалгаагийн хийгээд зохих одоо дүнэлтийн хариуг нь гаргаж өгөх ингээд явж байгаа. За өчигдөр орон цагаар ирсэн асуудлыг бол одоо дөрвөн хяналтын хороо хурдж амжаагүй. Өнөө өглөө одоо тэр гомдлуудыг хилцэж байгаа. Тийм учраас одоо дөрвөн журмынхаа хүрээнд хариултуудыг нөгөөд асуудлыг шийдээд ингээд явж байгаа. 3 цагаар тийм хэлээс маш олон гишүүн тань одоо сандаа авч чадсангүй гэдэг ийм зүйлийг хэлээд тодруулах юм бол Бачин гишүүн өөрөө намынхан гишүүн байж сандаа өгсөн чинь намайг өгүүлэхгүй байна гэдэг. Хоёрдугаар энэ бол дараас асууя. Магадгүй намын дараагаар эсэрдэн гишүүнийг болгоод та ерөнхий хүчийн сонгуулийн төвшнээ гэдэг ийм мэдээлэл, ийм тохироо байгаа гэдэг ийм мэдээлэлүүд байгаа даа. Үүн дээр хариулт өгч. Гуравдугаар эрдэнэ дараас асууя. Нөгөө дөрөв таныг юу цаашдаа дэмжиж ажиллах болов? Би ерөнхий хүчийг дэвшихгүй гэдгээ мөнх хойс суулангийн ярилцсан дээр хэлсэн. Одоо ч гэсэн хэлье. Надаас нэг юм дахин асуух цаг авах хэрэггүй. Би бол хэлсэндээ байдаг. Тийм тохиролцоо байхгүй бөгөөд 2020 он хүртэл энэ бол ямар нэг одоо ажил төрөл очихгүй. Тийм миний өмнөөс санаа зовцгоо. 20 онд би хурлын сонгуультай ердийн оролцоод явна. Намын энэ хүнд ажлаас аль болох хордон өгөөд жирийн хүн шиг амармаар байна. Би чи өргөдлөө аль сонгуулийн маргааш өгсөн юм шүү дээ. Тэгээд энэ хооронд дөрвөн шинжилгээтэй нөгөө 228 хүн чинь даргаа сонгох болохоо болчоод энэ 180,000 гишүүдийнхаа сонгуул руу орсон учраас би одоо энэ суугаад та бүхний асуултанд хариулаад яваад байна шүү. Тэгээ одоо ингээд нэг 12 хоногийн дараа 13 хоногийн дараа дуусгах гэж байна. Намын дагаа 3 жил орчим ажиллахад дэмжиж ажилласан сэтгүүлчдийг бас талархал илэрхийлэх ёстой байна. Та бүхэн болов арчсан намын ажилд их тусалсан шүү. Байгаа юмыг байгаагаар мэдээлэх болдог. Тэгжсэн олон сэтгүүлчийг бас царайг харж нэрээр нь хэлж харах амжихгүй.
тэрэндээ бас та бүхэнд баярлалаа. За бүртгэлтэй холбоотой юм болсон. 12 сарын бүртгэлийн оюун газрын хариуцлагыг би хариулаад. 12 сарын 21-нд 5 нэр дэвшигчээ 22-нд танилцуулж явсан тийм. 22-нд би өдөө хоолоор дайсан юм аа. Хоол өгсөн гэсэн чинь буруу хөвлөлтэйгээ шүүмжлээ. Тэгээд та хэдэд ямар хүсэлт вэ гэсэн манай энэ анхан дунд шатны намууд хөвчлөгчөөд шинэ хуучаар бүртгэж авахгүй байна. 12 сарын 6-ны их хурл бол нээлттэй арчилсан нам болохоос зарласан учраас энэ нэг бүртгэлийг хөвчлөгдсөн намууд дээр үүсэж байгаа бүртгэлийг нэг нээж өгөөч гэдэг хүсэлт аль биесээр тавиад 25-нд би тушаал гаргаж дахин бүртгэл баталгаа хаягдуулсан дахин бүртгэл гэдэг нь овчин баталгаатай үүсгэсэн шинжсэн бүртгэл 2 хуудас анкет өөрөөр гараар бүгэлж гараа үсэг зураад анхан шатны байгууллага, дунд шатны байгууллага дээр өөрийн биеэр очиж бүртгэнэ. Ингээгүй тохиолдолд тэр хүн очоод шийдвэр хуучин бай бүртгэх гэж оролдоод тэрийг одоо аль нэг аймаг сумын нам хүлээж авахгүй байвал төв нам дээр ирж бүртгүүлнэ гэдэг ийм нээлттэй одоо журам гаргаж өгсөн. Төв нам дээр ирж бүртгүүлэх нь өөрийн биеэр ирдэг анхан дунд шатны бүртгэлтэй ав адилхан процедур бол явагдах ёстой. Гэтэл би 1 сарын 2-оос 20-ны хооронд бол энэ тэр улс руу явсан энэ сонгуулийн ажилд оролцохгүй хэн нэг нэр дэвшиж дэмжихгүй та бүхэн миний сошиалын түүхийг ирүүлээ харах юм бол аль нэг нэр дэвшиж дэмжсэн буюу шүүмжилсэн ямар ч юм одоо шеэр юм уу ретвит хийгээг байгаа юу олж мэдчих болно. Тэгээ энэ хооронд яваад ирэхэд юу болсон гэхээр хэрэглэх газар дээр бөө маргаан дэмжсэн байсан. Хүн өөрийн биеэр анхан шат руугаа очоод үгүй гэдгээ сонсоод ирээд анкет өглөөд гарын үсгээ зураад ингэж явдаг юм. Манай хэрэглэх газрын ажилтнууд хариуцлагаалтсан байсан. 100-100-аар нь хаана бүгсэн үед мэддэхгүй анкет авч тэрийгэ бүртгэл гэж нэрлэсэн байсан. Тэгээд 5 нэр дэвшиж уулзаад ган төмрөөс бусд нь энэ нэг дөрөв журам зурцсан бүртгэлээ хүчингүй болгож өгөөч гэдэг хүсэл тавьсан. Тэрний дагуу би дахид тушаал гаргаж энэ 16,000 гишүүний бүртгэлийг төдөлцүүлсэн байгаа. Өнөөдрөөс эхлээд энэ 16,000 анкет шивдэж ороод ердийн байдалтай шилжнэ. За 12 сарын 6-ны хурлаар шийдсэн бас нэг бүртгэлийн шинжилэл бол хүн өөрөө саналын эрхээ нээдэг болсон байгаамаа. Яг л манай гишүүдийн бүртгэлийн компьютерийг хаан банкны компьютертай мэдээлэлээр холбосон байна. Үүнээс хойш арчилсан намын дотор гишүүдийн шийддэг олон сонгуул явагдана. Удахгүй хавар дулаахаар үгүй гэж бодож байна. Үзээгийнхаа бүх гишүүдийг шинжилэн 100. Дунд шатны намын дарганараа гишүүдийнхаа саналаар сонгодог ийм хөрмийн үйлчлэлийг 12-нд бас хийх гэж байна. Тэгэхээр бол аймаг дүүргийн дарга дахиад манай энэ 5 нэр дэвшигч шиг нэрээ дэвшүүлээ сонгуульд ороод гишүүдээр шийдүүлээд явна. Тэгэхээр сонгуул болгоны өмнө арчилсан намын гишүүнд орж сонгуульд оролцох хүсэлтэй бол татвараа төлсөн байх шаардлага тавьж байгаа. Яг одоо сайн тавьсан шиг. 16-ны татвар сарын 100 төгрөг байсан. Тэрийг 12 сараар үргэлжлүүлээ 1200 төгрөгөөр банкнд тушаамагц банкны компьютераас арчилсан намын гишүүний бүртгэл рүү мэдээлэлээр тэр хүний саналын эрх нэгдэж байгаа. Тэр шиг хуучин шиг нөгөө даргын үзмжээр тэр аймгийн дарга, дүүргийн дарга зөвшөөрвөл тэр хүн санал өгдөг эрх байхыг болиулсан. Тэгэхээр энэ төв нам дээр цугулсан 16,000 гишүүн бол гишүүний бүртгэл саналын эрхтэй болж чадаагүй. Яагаад гэхээр анхан шатны байгууллага дээрээ төрүүлж очих шаардлага биелүүлээгүй учраас дээр нь өөрийн биеэр ирээгүй нэг хүн нэг цаг минутад бүртгүүлэх зүйлийг чинь 100-100-аар бүртгүүлсэн учраас болохгүй болсон байна. Тэгээ хэрэг хөсрийн ажилтнуудад арга хэмжээ авахыг би эрхэм баяр талаар гэсэн ийм зүйл харсан байна. Өөрийгөө од болцсон би бол их хурлын гишүүн байсан. Би юу гэж анхан шат руу очдгийг гэдэг энэ Бачимэл гишүүн шиг улсууд бол тохирсон байлээ. Тэрийг бол одоо яах ч аргагүй. Энэ нэг од болцсон улсуудад зориулсан тусгай журам бол байхгүй маа. Жирийн гишүүнд орж дондогдуулмаа.
улсын хурлын дарга байсан энх болцчихсан ялгаагүй анхан шатныхаа намын байгууллагын хаалгаар орж үзэх хэрэгтэй. Тэнд өөрийн гараар анкета бүглэх хэрэгтэй. Тэрийг хүлээж авахгүй төв нам дээр байна гэдэг энэ журмаа мэдэхгүй өөрсдөө сонгуульд орж чадаагүй нь бол харамсалтай. Гэхдээ өнөөдрөөс эхэлж оруулаад хэзээ энэ шалгалтай ажил дуусна. Бас нэг хүндрэл гарсан хүн өөрийн биеэр ирэхгүй бүртгэлд орохоор нэг хүндрэл гарчээ. Угсаа анкетанд ав хүнээр регистрийн дугаар гэрээ хаягаа буруу бичих. Тэрийг залруулахад бол баг 20 хоногийн ажил шаардлагадсан. Хэрвээ утсан байвал залруулж болж исэн бид call center ажиллуулж баг 27-8 мянган хүний бүртгэлийг зөв болгосон байна. Тэгэхгүй бол өчигдрийн сонгуул явуулж байгаа лист бол буруу очих юм бол нөгөө хүн чинь бас сонгуульд оруулах байх аюул байсан. Тэгээ энэ бүхэн маш их цаг авсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэгэхдээ бид одоо цуучин 180 мянган гишүүнтэй гэдэг тоо цаасан дээр байсан. За тараасан батлахаар бол тийм байсан. Шинжилсэн бүртгэл 150 орчим мянган хүн хамрагдсан, 16 мянга ороод энэс банкнаас ирсэн мэдээллээр 120 мянга орчим хүн гишүүний саналын эрх нээгдсэн. Тэгээ ийм нэг ялгаанууд байгааг олж харахгүй, миний ч нэрийг хасч, чиний ч нэрийг хасч гэдэг юм яваад байгаа. Тэгээ баахан алдартай хүмүүсийн зураг хийцэн байлээ л дээ. Одоо тэр алдартай хүний саналыг өгүүлсэн үеийг олдож. Тэр хүн алдартай юм алдаргүй байх уу? Ачилсан намын хэрэглэх газрын зүгээс харахад бол ялгаагүй хүн байгаа. Шаардлага бол адилхан тавигдана, тэрийгэ биелүүлээд явах хэрэгтэй. Тэрнээс тэрийг одоо онцгойлон үзэх тийм ямар нэг юм байхгүй. За эрдэнэ гişүн асуулт. За тэр түрүүн Исламын даргын сонгуулийн нээлтэн дээр хэлжсэн сүүлд би энэ явсан газар болгоно байнг ярьжсэн зүйл гэхээр юу бол энэ дөрөв нөхрөө өрсөлдөгч гэж анхаасаа хараагүй. Исламын шинжлэлийн төлөө хамтран зүтгэгч нар гэж харж ингэж энэ сонгуульд оролцсон. Одоо ч энэ бодол маань хэвээр байгаа. Цаашдаа энэ дөрөв нөхрийн хамт намын шинжлэлийн төлөө одоо ажиллах болно гэдгээс хэлье. Тэр тав асуулт байна. Энэ хот дараас за эрдэнэ дараас ер нь ингээд үг хэлэхдээ бол та нар ингээд бид нар одоо ингээд ийм нэгдэлтэй байгаа гэдэг үгийг байнга ярьдаг. Гэтэл яг үйлдэл чинь эвгүй байгаа чинь хоорондоо ямар ч эвгүй байгаа чинь одоо түмэнд ил байдаг. Яг өнөөдөр үнэхээр эвтэй байсан бол багцаагаас бусд нь яагаад ирээд энд сууж болсонгүй вэ? Тэгэхээр энэ бас нэг одоо таныг дэмжихгүй гэсэн нэг эсэргүүцлийн нэг хэлбэр үү гэж хэлмээр түүнээс биш одоо үгээр бол эвтэл гэж ярьдаг шүү дээ. Дээрээс нь одоо Бацангийн шүүх талбар намын даргаудад би ерөнхийдөө амар чадлыг дэмжнэ гэдгээ зарласан. Та бол одоо намын дарга болж байгаа чинь ерөнхийдөө хэнийг нэр дэвшүүлэхээр зарлаж болох уу? Тэгэхээр нэгдүгээр энэ эм нэгдлийн асуудал бол үйлдэлгээд маш олон зүйлээр давхар илэрхийлж явдаг л да. Нэг үйлдэлийг одоо хараад энэ ууй бодорцсон тарц юм гэж хараад байвал ач өөрөө бол зөв оншуулж чадахгүй л дээ. Тэгэхээр өнөөдөр бид анхнаасаа дээрхэн дээрээ тавуулаа яг энэ үг хэлсэн. Хаалтан дээр ч хэлсэн. Мөн бид тавуулаа одоо байн уулзаж байх цог явуулсан. Цог явахдаа нэг зарчмаа тавьсны үгээр хэн нэг нь ялагч болсон тохиолдолд нөгөө дөрөв нь өгдөгөө одоо хүлээн зөвшөөрч хамтарч байгуулж ажиллана гэдэг дээр бид тав зарчмын үед тохиолдол явсан. За манай 3 дэвшилтэд бол төгс шалтгаантай бай нэрийг өгч харж байна. Орчин бүгдээр нь болсон. Өглөө нөгөө 6-7 үеийн ганцхан дээр авснаагүй ингээд явж байгаа. Тэгэхээр бас хүнд чинь бас янз янзын шалтгаан байгаа шүү дээ. Нэгдүгээр, хоёрдугаар мэдээж одоо тодорхой хэмжээнд ялагдал хүлээсэн хүмүүсийн хувьд гэсэн бас өндөрлөлт асуудал байгаа. Тийм учраас би нэг бол одоо үнд гэж үзэх ёстой шалтгаан гэж харж байгаа. Тэрээс биш эсэргүүцээ ч юм уу одоо янз бүрийн байдал гаргаснаа дээрээ үгж ойлгохгүй байна. Ер нь тэгээд бидний бас ингээд боторчаасаа хаагарчаасаа гэж хүсэжсэн бүлэглүү хүмүүс олон байсан оны өгүүлбэрт бол энийг давсан, давж чадсан энийг бол өнөөдөр сарснаа энийг тэр харуулж чадсан гэж харж байна. За Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуул хаяад байна. Би бол өнөөдөр хэн нэг үнийг нэрлэхгүй.
Эрдэнэ гэдэг хүн Арс намын дараа болсон ч гэсэн Монгол Улсын ерөнхийлөгч нэр дэвшиж би тодорхойлохгүй. Яг ямар зарчим байгаа гэхээр энэ 7 дугаар хурал дээр асуудлыг оруулна. Тэгээд ямар зарчмаар ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж тодорхойлох вэ гэдгээ ярилцсан. Миний бол өөрийн бодол бол яг сая намын дараагийн сонгуул шиг ерөнхийлөгч нэр дэвших хүсэлтэй хүмүүсийг сонгуульд оруулаад нийт гишүүдийн одоо саналаар нэр дэвшиж тодорхойлох зүйтэй байна гэсэн би өөр бодолтой байна. Монгол эзэсний асуулт байна. За сонгооны үеэр фракцуудын асуудал хөндөгдөжсэн. Байж дараалал орчих. Асуулт асуух чинь хүний юу буугаад микрофонд асууж шүү. Одоо микрофонд байгаа хүн асууж. Сонгооны үеэр фракцийн асуудал ярьжсэн. Эрдэнэ дараа өөрөө бас шанхар фракц юм. Та Арц намын дараа судлаа авлаа. Фракцийн асуудлыг яах вэ? Цаашаа байсаар байх вэ? Эсвэл нөгөө шинжилгээ хөтөлбөрийн залуучуудын ярьж байгаа шиг фракц гоо ном болох уу? Тэгэхээр энэ Арц намын даргын сонгуульч нь өөрөө гол зорилго нь намын юунитийг одоо бий болгох, намын шийдвэрлэлийг хийх, намын шийдвэрлэлийн хамгийн том зорилго юу гэхээр энэ нам өөрөө дотроо ямар нэгэн фракц байх. Энэ одоо бодлого чиглэж энэ ажлыг хийгдсэн. Тэгэхээр нийт гишүүдээс сонгогдож гарчсан намын даргын хувьд бол би өнөөдөр аль нэгэн фракц үлгэлэл гэж явах надад ирэх нэгдүгээр байхгүй. Хоёрдугаар ямар нэгэн фракц үлгэллийн нөлөөд орох надад тийм үд асуудал байхгүй. Би бол өнөөдөр нийт гишүүдийн хашиг илэрхийлж ажиллах үүрэгтэй. Тийм учраас энэ нам бол яг энэ цаг мөчөөс эхлээд намын даргын хувьд хариуцлагатай хэлэхэд аль нэгэн фракц давмгайлсан тийм үйл ажиллагаа дахиж явахгүй гэвэл хариуцлагатай хэлж байна. Өдрийн сонгоос хоёр асуулт. Эрдэнэ дараас асуухад юуны өмнө одоо ингээд намын дараагаар одоо сонгож байгаа баяр хүргэж яагаад тийм. Таны хувьд одоо бас намынхаа ерөнхий нарийн бичгийн дараагаар ямар хүнийг томлох бодолтой бол Бацамдан гишүүнээс асуухад сая таны хэлж ярьж байгааг сонсоод ерөнхийдөө одоо бас нэг бүлгийн дараа болох сонирхол байгаа юм болов уу гэж ажиг. Та бүлгийн дараа болох уу? За дөнгөж сонгуулийн дунд гарчээ тэгээд бас энэ тавилгааг гэж яар сандран зарлж хийх нь бол зөвхөн гэж харж байгаа. Тийм учраас ерөнхий нарийн дарга гэдэг бол маш өндөр үүрэг хариуцлагатай намын өдөртний галтгоо өдөртөх шүү дээ. Тийм учраас энэ хүнээ нэлээд бодож зөв хувааж тавих ажиллана. За нэгдүгээрт би намын эвнэгдэлтэй холбоотой нэг зүйлийг хэлье. 40 хоногийн турш намын гишүүдтэйгээ уулзж яхад үндэсний эвнэгдэл, намын эвнэгдэл дээр онцгой анхаараарай гэдэг нэг зүйлийг асуулт асуусан гишүүдийн маань 70% 5 нэр дэвшигчтэй захиж байсан. Хэн ч ялсан бивээ хүлээн зөвшөөрөд хамтдаа альчлалынхаа төлөө яваарай гэж бүх гишүүд маань бидэнд захиж байсан. Энэ утгаараа өнөөдрийн хурал дээр хүрэлцэн ирээд ялагчаа хүлээн зөвшөөрөөд хамтран ажиллах тухайгаа хэлж байгаамаа. Хамтран ажиллах гэдэг нь албан тушаалд орчих дарга болъё гэсэн үг биш ээ. Өнөөдөр би ардчилсан намын бүлгийн дэд дарга, улсын хурлын гишүүн, ардчилсан намаас сонгогдсон гишүүн. Ардчилал хүний шударгаас хууль ёсны хамгаалалт үүрэгтэй хөө. Энэ утгаараа намынхаа бүх гишүүдтэй, Монголынхаа бүх иргэдтэй, Монголтойгоо зөв зүйлийн төлөө, зөв зорилгын төлөө, сайн сайхан ирээдүйн төлөө хамтарч ажиллах үүрэгтэй гэдгийг хэлсэн юм аа. Түүнээс бас албан тушаалын тухай яриаггүй гэдгийг бас тодорхойлъё. За 3 асуулт тавьчихлаа. За Эрдэнэ гишүүнээс тодорхойлж сая Оюнбатар даргаас сая Батбандан гишүүнээс сая. За Эрдэнэ гишүүний дэмжигчид сонгуулийн үеэр ингээд 5-аас 10 мянган төгрөг тараасан гэсэн бичлэг өгнө энэ датадаг юм. За хэрвээ ийм үг тараасан бичлэг нь үнэхээр батлагдсан учраас энийг сонгуулийн орооноос одоо яаж шийдэх вэ гэж Оюнбатар даргаас тодорхойлсон. Батбандан гишүүнээс гандуур гишүүн, алтан үе гишүүн, алтан үе дарга тааруу одоо хамтарч юм гомдолтой байна гэсэн юм мэдээлэл хүргэсэн байлээ. Энэ талаар бас тайлбарыг хийчихье. За нэгдүгээрт ямар нэгэн мөнгө тараасан нэг шигэж үйлдэл байхгүй. Энэ хариуцлагатай хэлье. Тэрвээ мөнгө тараасан үйлдэл байх юм бол би намын даргын одоо ундашаар очихгүй байх надад бас тэр ёс зүйл байна.
Ямар ч бас би юу хариуцлагатай хэлж байна. Хоёрдугаар тэгвэл ерөн зүгээр ингээд тодорхой ямар ч аргаар одоо ялах гэдэг юм уу эдгээр оноо цуглуулах гэсэн ийм оролдлогууд бас гарсан. Энийг бол үлээж зөвшөөрөх ёстой. Тэр хүмүүсийн хийж байгаа тэр хууль бус хөтөлбөрийн шинжтэй тэр одоо асуудлуудыг би өнөөдөр сонгуулийн ороо хийж үзсэн бахаа гэж бодож байгаа. Дүүр нь байхгүй, нэр байхгүй зүгээр одоо хэн дуртай захын үнэл гаргацаа бичлэг гэдэг болсон шүү дээ. Тэгээд зохиомлоор хоёр хүн зогсож байгаа энэ одоо бичлэг хийгээд тэрийгэ байр толгойч өгөөд байх юм бол хийж чадна. Ер нь бол тэр хуучин эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал байсан эмэгтэй тэр гол дүр тоглосон гэсэн мэдээлэл байна. Тэр одоо мөнгө авсан гэсэн гэдэг гол дүр тоглосон. Тэгээд тэрийг зохион байгуулсан оюун гэрэл одоо гишүүнээс оюун гэрэл гэдэг бас их юм болгоо мэдж байгаа. Тэгэхээр ийм баримт тавь юмар одоо асуудлыг хийх нь бол онцгой маа ийм юмлуу явдаг. Өнөөдөр юу бол нотгоолтын хэмжээнд асуудлыг тавьж байгаа бол нэг өөр. Бүтгэлийн шинжтэй зөвхөн зохиомжтой асуудал тавьж байгаа бас нэг өөр. Энийг манай сонгуулийн ороо ялгах салгаж байгаа гэж бодож байна. Сонгуулийн зохион байгуулсан хорооноос ганцхан ойлголтын одоо тод хүүднээс таны мэдвэр асуултсан. Энэ 85,000 намын гишүүн санал өгсөн байна. Оноогоор нэр дэвшигчдийг жагсаасан байна. Нэг оноо нь хэдэн одоо гишүүн гэсэн үг вэ? Жишээ нь одоо Эрдэнэ гишүүн бол 2,900 дэх оноо гэж нийт гишүүний санал өгсөн гишүүдийн хэдэн хувь яг тоогоор гишүүдийн тоогоор нэр дэвшиж байгаа нь хэлэх боломж байна. Тэгэхээр энэ онооны систем болохоор бид нар зөвхөн яг бодит байдлаар гишүүдийн өгсөн саналыг гаргаж ирэхээс гадна орон нутгийнхаа төлөөллийг зөв цаана давхар хамруулах бодлого болж онооны системийг бас энэ одоо намын дөрвөн дөрөвч энэ онооны системээр дүгнэх асуудлыг оруулсан байна. Тийм учраас нөгөө тухайн орнууд их хурлын сонгуулийн мандатын тоогоор оноо гэсэн. Тэр нийтдээ 8,350 оноо болсон байна. Тийм учраас яг нэг мандатаар хэдэн оноо байна гэдэг нь тухайн аймаг дүүргүүд орон нутгийнхаа хүн амаас шалтгаалж гарч ирж байгаа. Тийм учраас яг одоо нэг онооны цаад хэдэн хүн байна гэсэн дуртай тийм ойлголт бол байхгүй. Энэ гаргаж болно. Юу аймагт яаж харчуулаад хэлээч. 76 хүнийг үржих нь 100 гэхээр 7600 оноо болох ёстой шүү дээ. Тэгэхээр энэ бол тухайн 30 нэрчтэй парламент сонгуул юм байна. Яагаад 76-7600 болох 8350 болцсон гэхээр улсын хурлын сонгуулийн тойрог хуваарлахад үүссэн маргааны манай намын хурал дээр бас ярьсан юм аа. Тэгээд Булган, Говьалтай, Дундгой, Сүхбаатар 5 аймаг байна. Говьсүмбэрийг нөгөө хагас оноо гэсэн байх 50 гэсэн. Тэгээд нөгөө 50 гэдэг таараад байгаа. Тэгээ энэ нийт дээр бол нэг улсын хурлын тойрог зохиомлоор нэмж өгч байгаа юм шиг болгож нөгөө цөөхөн амтаж гисэн намын ажилд илүү оролцох болцоог хангаад ингээд 8350 болсон. 83 бүтэн нэг хагас гэсэн үг шүү дээ. Саналыг яг яаж тоодгоо гэхээр за одоо юу гэдгийг нэг аймгийн тоо ямар нэр. За одоо юугаар авъя л да. Арангаа 300 оноотой гэж байгаа. Агаар гэсэн 300 оноотой. 3 хурлын тойргийн мандаттай учраас 300. Булган нэгтэй байсан 100-тай болох байсан боловч булганыг 200-аар авсан гэсэн. Булган Говьалтай гэдэг нөгөө 5 жижиг аймгийг. Арангаа 300 онооноос яаж хуваарлах вэ гэхээр нийт санал өгсөн хүмүүсийн 50% авсан хүн бол 150 оног авна гэсэн. Нийт санал өгсөн хүмүүсийн 10% авсан хүн бол 30 оноо авна гэсэн. Пропорцлоод явчихж байгаа. Тэгээ айгүй хэлбэрхэн систем байгаа. Тэгээ энэ өөрөө хот болон хөдөө жигд оролцуулах гэсэн. Урд нь бол ийм хардлага байсан. Одоо Баянголынхын чинь 100% эрдэнэт өгч штэ. Баянголын хүн амч одоо Арангаа аймгаас 2 дахин их штэ гэдэг ийм маргаан байсан учраас Баянгол дүүргийн иргэдийг 100% эрдэнэ өгүүлж гэсэн 400 оноо л авна. Арангаа
цөөхөн үнэтэй ч гэсэн 300 оноо бол авна. Ингэж тэгштгэж өгсөн Америкийн нэгдсэн улсын сонгуулийн нөгөө electoral college гэдэгтээ төстэй юм систем хэрэгжсэн. Тэгээ хүн толгой өргөд байхаар бүр хэлбэрхай систем байна. Өшөө асуулт байна уу? За асуулт дууслаа. Та бүхэндээ дахин баярлалаа. Ачсан намын дараагийн үед хийж байгаа сүүлчийн хэвлэл гах хурал маань юм байна. Тэгээ 3 жил ачсан намын үйл ажиллагааг сурвалжиж өгсөн та бүхэнд баярлалаа шүү. За баярлалаа. За гарчин тасарч байгаа. Амар байссан мэдээлэл аваад. Ирж байгаа юм аа.